шүү дээ. Монгол Улсын засгийн газар санаачлан боловсруулсан хэвлэл мэдээллийн эрхчлөөний тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг танилцуулж байна. Монгол Улсын их хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан Алсын араа 2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг 2021-с 2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүний эрхийг дээдлсэн нийгэм бүтээх зорилгын хүрээнд 5-5-9-т хэвлэлийн эрхчлөө бүх талаар хангаж ёс зүйтэй мэрэгжсэн сэтгүүл зүг хөгжүүлнэ гэж Монгол Улсын их хурлын 2024 оны 21 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын засгийн газрын 2024-с 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4-1-т хүний эрх эрхчлөө бүлгийн 4-1-ийн 2-1 хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт хараат бус бие даасан байдлыг хангах, тэдгээрийн редакцийг эзэдийн нөлөөллөөс гаргах, сэтгүүлчийн хэвлэл нийтлэх эрхчлөө болон мэрэгжлийн ёс зүйг баримтлан хариуцлагатай ажиллах эрх зүй орчныг бүрдүүлнэ гэж тус заасан. Техник технологийн дэвшил, цаг үеийн өөрчлөлт нь хүн бүрд үзэл бодлоо олон нийт хандан илэрхийлэх боломжийг улам бүр нэмэгдүүлж байгаа сайн талтай боловч нөгөө талаар үзэл бодлын илэрхийлэмжүүдээс бусдын нэр төр, нийгмийн ёс суртахуун үндэсний аюулгүй байдлыг хамгаалах буюу тэнцвэрийг олох зохицуулт бий болох нь төрийн үүрэг юм а. Монгол Улсын үндсүүл тунхагласан хэвлэл нийтлэх эрхчлөөг баталгаажуулах, сэтгүүл зүг мэрэгжлийн бөгөөд ёс зүйтэй нийтлдэг байдлаар нь иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхчлөөнөөс ялгах, хэвлэл мэдээллийн бие даасан хараат ус байдлыг хангах, олон ургалч чөлөөт хэвлэл мэдээллийг хөгжүүлэх зорилгоор хэвлэл мэдээллийн эрхчлөөний тухай хуулийн төслийн шинжилсэн найруулгын төслийг боловсруулан танилцуулж байна. Хуулийн төслийг боловсруулахдаа хэвлэл нийтлэх эрхчлөөний үндсэн мөн чанар болох бусдын нэр төр, алдар хүнд, нийгмийн ёс зүй, үндэсний аюулгүй байдал хохирол учруулахгүйгээр хэвлэл нийтлэх боломжтой байх үзэл баримтлалын хүрээнд боловсрууллаа. Хуулийн төсөл сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүл зүйн үйл ажиллагаа зэрэг нэр томьёог тодорхойлж өгснөөр иргэний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхчлөөнөөс сэтгүүл зүйн үйл ажиллагааны ялгаатай бөгөөд үүрэг хариуцлага өндөртэй болохыг тодорхойлох ач холбогдолтой. Хуулийн төсөлд 1998 онд батлагдсан хэвлэл мэдээллийн эрхчлөөний тухай хуульд үзэл санаа, зохицуултыг бүрэн тусгахын зэрэгцээ. Хэвлэл мэдээллийн салбарт үүсэж байгаа хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх зорилгоор эзэмшлийн ил тод байдлыг хангах, их сурвалж хамгаалах эрхийг баталгаажуулах, хэвлэл мэдээллийн салбарын өөрийн зохицуултын байгууллагын эрх зүйн үндсийг бий болгохтой холбоотой зохицуултыг тусгалаа. Хуулийн төслийг боловсруулахдаа өмнөд боловсруулагдж байсан төслүүдийн алдаа оноог харгалзан үзэж, хэвлэл мэдээллийн салбарынхан болон олон нийтэд хуулийн төслийн үзэл баримтлалыг ойлгуулах, санал зөвлөмжийг авах зорилгоор өргөн хүрээний хэлэлцүүлгийг зохион байгуулж ажиллалаа. Хуулийн төслөөр хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь бүгд хуулийн этгээд хэлбэрээр үйл ажиллагаа явуулах, 5-аас дээш хувийн хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч, төрийн байгууллагаас авсан төлбөртэй нийтлэл нэвтрүүлгийн талаар мэдээлэл ил тод байх, хэд төвлөрөлтөөс урьдчилан сэргийлэх, хэвлэл мэдээллийн байгууллага нь мэрэгжлийн редакцтайгаар үйл ажиллагаа явуулах, төрийн байгууллагаас хэвлэл мэдээллийн байгууллагын нийцсэн мэдээллийн талаар хүн хуулийн этгээд тухайн редакцт болон өөрийн зохицуултын байгууллагад гомдол гарах боломжтой байх, их сурвалжийг нууцлах эрхийг баталгаажуулах зэрэг шинэлэг зохицуултыг тусган боловсрууллаа. Хуулийн төсөл батлагдсанаар хэвлэл нийтлэх эрх, түүнтэй холбоотой бусд ойлголтуудыг нэг мөр ойлгох боломж бүрдэх, хэвлэл нийтлэх эрхийг өргөн хүрээнд тайлбарснаар зөвхөн редакцтай хэвлэл мэдээллийн байгууллага бус олон нийтийн эрх шигний төлөө хэвлэл нийтлэх эрхээ хэрэгжүүлдэг бус этгээдүүдийн эрхээ хэрэгжүүлэх боломж бүрдэх, хэвлэл мэдээллийн байгууллага мэрэгжлийн үйл ажиллагааны хувьд хараат усаар ажиллах, мэдээллийн их сурвалжаа хамгаалах эрхийг баталгаажуулснаар хууль бус байж болох үйлдэлийг хэвлэл мэдээлэлээр дамжуулан илчлэх, хариуцлагатай, ёс зүйтэй сэтгүүл хөгжих боломж бүрдэнэ. Хэвлэл мэдээллийн хэт төвлөрөл бий болохоос эргэлснээс олон ургалч үзэл оршин тогтох орон зай нэмэгдэж, эзэмшигч ил тод нээлттэй байснаар хэвлэл мэдээллийн хэрэгслийг улс төр бизнесийн болон бусад хувийн зорилгоор ашиглахгүй болох юм а. Иймд хуулийн төсөл, төслийн үзэл баримтлалын хэлц хэсгийг дэмжиж өгнө. Анхаарал хандуулсанд баярлалаа.